тэгээ тоглохоо болио. Манай үзэгч хүүхдүүд биднийг хүлээгээд байна. Биднийг хараад байна шүү дээ. Хүй. Тогтуна. Ананда, Сандро. Наашаа зогсоорой. Тийш харъя. Бид хэдийг энд хүүхдүүд хараад байна. Нэвтрүүлгийн маань эхлэх цаг болцсон байна. Нүдэ боогоо л тоглоод баймаар байна уу? За одоо тэгвэл нэвтрүүлгээ эхлэе тийм ээ хүүхдүүд ээ. За нүдэ боош тоглоход ихтэй хэн сая хамгийн мундаг вэ? Би. Бүгдээрээ л мундаг байсан юм байна дөө, тий? Би тэгтээ хоёрхан л хүүхэд барьлаа. Тэгэхээр та нар мундаг байсан гэсэн үг. Заа юу. Чи чамааг барьж чадаагүй. За, одоо бүгдээрээ аялалдаа гарна. Аялалдаа гарахын тулд өнөөдөр надтай аялж байгаа хүүхдүүд үзэгчдэд маань өөрсдөө танилцуулнаа. За, эндээс эхлэе. За, танилцуулчих өөрийгөө. Нэрээ мартцсан. Анар. За, Анар тэгээ хэдэн настай гэд өөрийгөө яриа танилцуулаад яриарай. 5 настай. За. Өнөөдөр аялалдаа юу зориулж авчрав? Гитар. За, ойн гүнд суугаад сайхан дуу дуулцгаахан дээ тийм ээ? Ямар гоё юм бэ? Тогтун. Тэгээд тогтун чи хэдэн настай вэ? Хинтэйгээ амьдрдгийг, юу хийдгийг, ямар хоолнд дуртай юм? Шүлтэй олон дуртай 5 настай. Бямсоно эрдэмтэлээ гэдэг аав ээжтэй. Тэгээд бас анаатай. Ихчтэй юм бэ те? Тий. Та нар гоё аялж байсан уу гэр бүлээрээ? Тий. За хаагуур ямар аялал хийж байсан? Би Sky Resort явжсэн. Би Машин ингээд агаар дээр явдаг арайгүй юу? Үгүй. Sky Resort ч бас нэг ингээд агаар дээр ингээд явж байгаа үстэй дугуйж игээ. Чи тэрэнд сууж үзсэн үү? Тийм үү? Тийш дээ. Би сууж үзээгүй. За дараагийн өвөл болохоор тэгтээ заяа. Авчирсан юм аа нэрээ харуулчих гинэ. Энэгээр яах гэж байгаа лээ? Зугаал захта зураг амна. За би зурганд нь орж болох уу? Болно. Өөрийгөө танилцуулаарай. Намайг Ами гэдэг би гэр бүлтэйгээ амьдардаг. Тэгээд би ах ихтэй тэгээд би удахгүй би дүүдээ болох гэж байгаа. Тэгээд би нохойтой нохооны үрийг барьсан. Ямар гоё өнөр олуулаа юм бэ? Дахиад шинэ маама бас гарч ирэх гэж байгаа юм байна те? Тийм ээ би дүүдээ болох гэж байгаа. За хүлээгээд догдолж гин үү? Тийм ээ. За ямар гоё мэдээ вэ? Ээж аавдаа туслаад их сайн ихч байгаарэ заяо. Чи ямар байна? Дүү чи яг дөөрээд гин шүү. За наашир. Манай хүүгүү зодтолтоод энэ удаа нараар. За өөрийгөө танилцуулчих. Намайг Ананд гэдэг би 6 настай. Ананд гэсэн үү? За Ананд хинтэйгээ амьдардаг, юу хийх дуртай юм? Тэрийгээ бид нарт нэг ярьж өгөөч. Би аав ээж бид дөрөвлөө амьдардаг. За өмнө нь та нар ер нь аялалд явж ирсэн үү? Санахгүй. Санахгүй байна уу? За ямар хоолнд дуртай вэ? Гурилжин бутаар тэшүүл. Ямар гоё эрүүл мэндэд тустай хоолнд дуртай юм бэ? Гурилжин бутаар. Шүлтэй болж нас л хүнийг том болгодог шүү. Ястай сайн штэ. Та нар ч бүр эрүүл зөв амьдралын хэмнэлтэй хүмүүс ээ штэ. За өөрийгөө танилцуулчих. Намайг Сандар гэд би 5 настай. Тэгээд би нүг ээж атаага амьдардаг. Тэгээд бас ах ихчтэй. Олуулаа юм бэ те та нар? Би аминд мэддэг. Тийм үү. Би бас та өөхөн дургүй шүү. Тийм үү. Би өөхөнд айгуу дуртай штэ. Би жоохон багтаа нүг том үг хийдэг байсан. Одоо идэхэ болцсон уу? Жоохон багтаа гэдэг нь хэдэн настай та өөх иддэг байсан? Ялах хөөх тахта. Өөхөн гэдэг хөхтөг байсан гэж магадгүй Монгол хүүхдүүд чинь тэгдэг байхгүй юу? Нүг нүдээ нээсэн тэгээ мөсөж сурсан. Зөв яг тийм үедээ сүүл хөхтөг байхгүй юу? Чи одоо штэ те үе жоохон тэр сүүлний өөх бас идчихэж байгаарэ заяа. Тэгвэл том болвол ингээ арьс чинь бас гоё гэрэлтэй болчих шүү. За хүүхдүүдэд өмөлөхгүй шүү заяа. За ёстой баярлаа. Өнөөдөр аялалдаа зориулж юу авчирсан? Шүгэл тэгээд ийм жимс туудаг сав. Надаа цэцэг туудаг цонх байгаа. Тийм байна, гоё юм байна. Энэ одоо өөртөө ингэж бэлдсэн үү? Гэрийн чин том хүмүүс бэлдэж өгөө. Энэ өвдөө шинээр авсан. Шинээр авсан гэж. За. Шинээр авсан. Чи нэрээ ямар гоё юм. Энэ бол хуучин юм бэ.
Та нарт ихтэй үнэхээр гоё харагдчихэна. Гоё зүйл одоо юу тохиолдохыг би мэдэхгүй байна. Бас магадгүй бид нарт гэмтэх, бэртэх ийм асуудал гардаг болохоор би та нарыг ингээ болгоомжтой аялаарэ гэж харин сануулмаар байна. За, өнөөдрийн аяллыг надтай хамт эхлүүлэхэд бэлэн үү хүүхдүүдээ? 1, 2, 3. За, болгоомжтой явцгаа шүү. За юу. За, хөтлөх үү надтай? За, явцгаая. За, гүүрэн дээгүүр маш болгоомжтой. Өнөөдөр жоохон бороотой байх шиг байна шүү. Халтарч магадгүй шүү. Опа. Оо, тэр яг. За, би барьчих. Сайхан шүү. Аялалдаа гарахаар ингээд цэвэр агаар амьсгалаад бүр сэтгэл зэрэгчдэг. За, бүгдээрээ тийшээгээ яваарай хүүхдүүдээ. За, та нар модны мөчөр энтерт болгоомжтой хүрээрээ. За юу. За. Нааша явцгаагаарай. Энд дээр алчлаа. За. Би л цэцэг тун. Би л яг жимс тун. Тийм ээ, янзтай. Тийм ээ. Би л 2 цэнгэр цэцэг аваад тэгээд би 2 ягаан цэцэг авна. Тийм. Тэгэл олоо. Хүүхдүүдээ сая шүгэл дуурсан уу? Шүгэл дуураад байна да. Бид нарыг дуудаад байгаа юм шүү. Хүй сайн уу? Сайн уу? Та хоёр юу хийгээд энд байж байгаа юм бэ? Би жимс түүсэн. Би л цэцэг түүсэн юм. Хөөх, ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Харъя да. Ямар гоё юм бэ? Энэ хүүхдүүдээ ямар жимс вэ? Чацарган нэрс та нар мэддгийм байх тийм ээ. За, нааширтаа хүүхдүүдээ. Ямар их жимс түүсэн юм бэ? За, манай орны ойд ер нь ямар жимс ургадаг юм болоо хүүхдүүдээ? За, чацарган ургадаг юм байна. Тэгээд Гүзээлцгэн. тэгээд осон. Луун чин жимсэндээ орохгүй л дээ. Амин Тэгэж хэлсэн үү? За, би та нарт нэг жимснүүдийн талаар ярьж өгвөл яаж вэ? Та нар анхаарах уу? За, манай үзэгч хүүхдүүдээс давхар анхаарад мэдээд аваарай. Жимсийг бүтцээр нь 3 ангилдаг юм байна. Үрт жимс, яст жимс, жимсгэн гэж ангилдаг юм байна. За, тэгэнгүүт манай сондрын түүсэн энэнийг бол жимсгэн гэж хэлэх юм байна. Байгальд яг ингээд зэрлэгээрээ ургасныг бол жимсгэн гэж нэрлэдэг юм байна шүү дээ. Бид нар зүгээр жимсгэн гэхээр ингээд өхөөрдөж хэлж байгаа юм болов уу гэж би зүгээр тэгж бодоод байдаг байсан чинь ер нь нэршил нь жимсгэн юм байна. Харин жимсгэн маань дотроо бас 2 хуваагддаг юм байна. Модлог ургамлынх, өвслөг ургамлынх гэж. За, өвслөг ургамлынх гэхээр яг одоо энэ өвсний доогуур ургадаг гүзээлцгэн анс. Харин модлог ургамлынх бол хад, бөөрөлцгөн, долоогон, тошлой, үхрийнүүд, улааг нь үрэл гэх мэт. Ийм жимснүүдийг хэлнэ. За, хүүхдүүдээ жимснүүд бүгдээрээ маш их амин дэмээр баялаг байдаг. Тийм болохоор ханаад үрхээрээ юу уугаад идэг вүлээ? Чацарган. Яг үнэн чацарган, анс тийм ээ буцалгаа дуудаг штэ. За, буцалгаа дуун. Үгүй нэрээ түрүү та нар энэ жимсээс аваад идээд байсан үгүй юу? Намайг юм ярьж хооронд. Үгүй үсттэй. За, тэгэхээр шууд энэ байгаль дургасан жимсийг аваа шууд идэж болох уу? Та нар юу гэж бодож байна? Яагаад? Угааж. Тийм л дээ. Угааж идэнэ. Гэхдээ яагаад угааж идэнэ гэж яагаад шууд идэхгүй байгаа? Ингээд заваа юмнууд байдаг. байдаг. Яг үнэ. Байгалийн ерөнхий бас юм тоосонцроос гадна аалцны шүлс. Тэднээс нь цэвэрлэх хэрэгтэй байхгүй юу? Сайн угааж ариутгаж идэх нь чухал. За, бас нэг юм асууя. За, бид нар ингээ бүгдээрээ энэ жимсгэн дуртай. Тэгвэл энэ жимсийг өөр бас ямар амьтад иддэг юм болоо? Шувуунууд иддэг. Яг зөв, шувуунууд идэнэ. Бас нэг хөөрхөн
Нэг хөөрхөн жумбисэн царайтай ирнэ ийм үстэй ямар амтан байдаг вэ? Хатгадаг, өргөстэй. Зараа бас иддэг. Ер нь бол жимсийг бараг л ойн бүх амьтад иддэг хүүхдүүдээ. Биднээс гадна ойн амьтад энэ ойн эзэд маань жимсийг бас иддэг байх нэ. За хүүхдүүдээ нилээ удаа ярьчлаа. Суугаад бүр чилчлээ. Бүгдээрээ дасгал хийх үү? За тэгье. Дасгал хийцгээе. Энийг хартаа. Ямар гоё юм бэ? Тий цэцгээ ерөөсө үндсээр нь тасалж болохгүй штэ хүүхдүүдээ. Үнэхээр гоё үнэрлэмээр байвал дээгүүр нь дахиж ургахаар. Гэтэ үнэрлж юм шиг үнэрлж. За өгч. Оо ямар гоё юм баярлалаа. За одоо би та хэдийн зургийг бас гоё даръя. Ийшээ суучих. За. За одоо нөгөө хоёртойгоо тавуулаа авах болъё. Та дахиад сууж. Үгүй. За одоохон нөгөө хоёртойгоо та тавыг нэг авчи. Сууч. Дахиад сууч. Манай нөгөө хоёр хайччих. За тэр хооронд нь дахиад нэг зураг даржээ. Инээгээрээ. Хүй тэр хоёр юу хийгээд байна? Хүй. Анраа. Тогтооноо юу хийгээд байгаа? Наашир зураг даръя. Наашир. Ардаа юу нуугаад байгаа? Наашир та. Мөчөр угалцсан юм аа харъя та. Тийм биш тий. Наашир та тогтооноо. Яагаад мөчөр угалсан? Яг ч гэсэн энүүгээр Байлдаж тоглох. Юу байлдаж тоглох вэ? Байлдаж тоглодог өөр зөндөө худалдаж аваад тоглох та нар гэр оронд чинь зөндөө сэлэм энтер байгаа штэ хүүхдүүдэд тоглоом байгаа үсттэй. Одоо бууж авахгүй. Оо яана тоглоомгүй мүү? Машин л ганцхан. Тэгээ энийг хугалсан юм уу? Тийм. Гүй хүүхдүүдээ. Ингэж болох уу? Болохгүй. Юу гэж бодож байна хүүхдүүдээ? Болохгүй. Хичнээн тоглоомгүйч байсан. Байгалийнхаа ой модныхоо энэ мөчрийг хугалж болохгүй. Тэгвэл яана гэж би та хоёрт нэг юм хэлье. Та нар бүгдээр анхаарч байгаарай. Хэрвээ энэ мөчрийг хуглаад байвал бид нар амьсгалж чадхаа болно. Нэрээ.
Энэ мод чинь биднийг амьсгалуулж байгаа штэ хүүхдүүдээ хүчилдөрөгч бэлэглэн. За мод байхгүй бол бид нар амьсгалж чадахгүй. Маш хүндрэлтэй. Энэ олон машины утаа, энэ олон энэ үйлдвэрийн ингээд утаа хийн дунд чинь модл бидний агаарыг цэвэр болгож байгаа байхгүй юу? За юу. Өстой тэгж болохгүй шүү. Та хоёр модноос уушлах буугаад буцаагаад 50. Гэхдээ би ингээд За тэг. Аваач тавьчих түрээ. яг тхийгээ бас хагмаална. Хамгаалах хамгийн ихний зүйл бол мөчр хугалахгүй байх зөв үү? Тийш дээ. Цэцгийг үндсээр нь таслахгүй байх. Тэ биднийг ийм баясгаж байгаа гоё ч гэсэн дахиад маш олон хүнийг нүдийг баясгаж маш олон амьтдыг бас баясгаж энэ гоё цэвэр агаарыг бэлгэлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа ургамал модоо мөчрөө таслахгүй байцгаан шүү заяа. За тэгээд амьтнуудын иддэг хоолнуудыг аваахгүй. Бүгдийн дуустал нь аваад одоо шуналтаал идээд ээж болохгүй бид нарт бас идэх юмнууд байгаа шүү дээ тий. За сууж байгаарай хүүхдүүдээ. Баярлалаа хүүхдүүдээ. Ойлгосон гэж багш нь итгэлээ шүү. Багш нь гинэ. За зургийн дарлаа шүү. За бүгдээрээ инээгээрээ. Тогтооноо жоохон тэнд суучих. Тэр голд очиж суучих. Ананд Ами хоёрын голд нь суучих. За 1 2 3 и. За би өөрийгөө ингээ авчиё. Цэцгээ барьж агаад. Гар маань хөрхнө. За ингээ юм байна. За одоо бүгдээрээ ерөөсөө нэг нь суусных нэг тоглоом тоглоё гэж би бодлоо. Саний агууртай биш. Тий, агуу руу орон заяо. Тэрнээс өмнө нэг тоглоом тоглоё. Энэ бол үг дамжуулах тоглоом. Мэдхүү? Өмнө нь та нар ийм тоглоом тоглож ирсэн үү? За маш анхааралтай байгаарай за. Тоглоомоо чи яг хаан суухын суух газараа суучих. Би сууж. Би хамаа. Багшаа. За тэгвэл тогтооныг ин суулгах чи болох уу? Багшаа. Нуугтайч тоглох уу? Бүгдээрээ үг дамжуулж тоглоё заяо. За. За эхэллээ шүү анхааралтай байгаарай. За. Үл. За Ами хэлээрээ. Үл. За Ананд. Үл. Сандар. Юулээ. Өвөл юм уу? Оо за. За. Тэгсний дараа үүд гэсэн. Өвөл юм уу? За. Анар. Өвөл. За. Өвөл. Өвөл. Үгүй. Ирэх шурга. Чи сая зүгээр анхаарлаа алдчихж байгаа байхгүй гэсэн. Юу хэлэх вэ гэж бодсон. Өмнө нь аялж тоглоход би эрэг шурга гэж хэлсэн шүү дээ. Гэтэ бас авууштай юм тогтоосон л байна. Алиудаа жоох ингэчи. За нэг тоглоё. За тогтоонаа. Чи ер нь тэр гол хавцаа суучгаа. За ёо. За хэллээ шүү. Анхааралтай байгаарай. Үл. Та чанга хэлтэй? Үл. Үл өвлөө. Үгүй. Үл. Үл. За. Тогтун. Үл. За. Ананд. Өвөл. За. Өвөл. За. Үл. Би ингэж хэлсэн юм аа. Үл гэж хэлсэн. Үүр цайлаа. Үл цайрлаа. За. Үүр гэж юу хэлж гин хүүхдүүд ээ? Үүр цайлаа гэж юу юуг ярьж гин? Үл цай он. Үл тэнгэрт байдаг үл цай ууж гин гэсэн үг үү? Тийм шүү дээ. Цайлаа. Тиймээ цай гэдэг үг орчиж байгаа болохоор. За тэгэж бодсон юм байна. За миний хүүхдүүд одоо эрт унтаараа өглөө эрт басна баг үүр цайж яхад хөдлөе шүү.
Би ярьдаг. сонссон. За тэгвэл юу гэсэн үг юм бол юуг хэлж ирсэн бол томчууд өглөө эрт тусахыг хэлж байгаа. За одоо би тайлбарлаад өгье. Өглөө болох гээд дөнгөж юм гэгээ ороод бүр харанхуй шүн бол биш заяо. А бүр нар мандсан өглөө бол биш. Яг тэр хоёрны завсар яг нэг ингээд нар мандах гээл жоохон гэгээ ороод яг тэрийг үүр цайлаа гэж ярьдаг байна. Ойлгосноо хүүхдүүдээ? Ойлгосон. За одоо нэг хэлээд үзээрэй. Үүр цайх. Үүр цайх. Үүр цайлаа. Үүр Үүр цайлаа. цайлаа. Үүр биш ээ. Үүр Үүр цайлаа. Баггүй юу? А үүл цайрлаа гинэ. Тэр нь юу хэлж байна? Үүр гэж тэнгэрт байдаг. Яг зөв. За хүүхдүүдээ. Үүл цайрлаа гэдэг бол яах вэ? Үүлийг ингээд цайраад цагаан өнгөтэй биднэрт харагдаг. Заримдаа бүр бараа хар өнгөтэй болчдөг тий. Тэрийг л зүгээр үйл цайрцсан байна гэж ингээд хүмүүс хоорондоо ярьдаг байхгүй юу? Та нар ч гэсэн ингээд анзаарвал тэнгэрт яг ингээд үйл бөөгнөрөө цайрцсан бороо орох гэж байгаа юм шиг өмнө дараа нь тийм болдог. Тэр үйл явдлыг л хэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр үйл цайрлаа, үүр цайлаа гэдгийг сурлаа. Үүр цайх тий. Үйл цайрах гэдэг талаар ярилцлаа шүү. За надтай хамт тоглосонд баярлалаа хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ маш гоё сонирхолтой Мишелийнхээ буланд очицгаая. Тэг хүүхдүүдээ энэ хонглоор гараад та нарыг манай Мишель хүлээж байгаа. За зугаатай байгаарай. Амжилт хүүхдүүдээ. Цэцэг өгсөнд баярлалаа Ами. Зүгээртэй. За би цэцгээ үнэрлээд уйдахгүй суужаяа. Хүүхдүүд маань яасан болоо? Ууг нь ч ирэх цаг нь болцсон бүр өнгөрцөн л байх юм. Ийм сайхан өдрөөс аялаагүй нэ гэж байдгаа. Сайн уу хүүхдүүдээ? Сайн уу? Ямар их удажиж ирвэ та нар. Би бүр та нар ирэхгүй байлаа гэж бодоод зүүндээ хайлаа. Мөчөр зүчээр хуглаад байна гэж би сонссон шүү та нарыг аа. Тэгсэн үү? Өнөөдөр та хоёрын хугалсан мөчрийг би хийлгэж төлөе доо тийм ээ байгаад ихтэй. Зөв үү? Зөв. За. Та нарт бүгдэнд нь ийм бор өнгийн цаас байна уу? Байна. За бүгдээрээ барьчих. Модоо бариад бүгдэнд нь ийм навч байна уу? Байна. Эхлээ цавууднаа. Алиг. Навчаа. Мөчөр чинь навчтай байдаг үстэй хүүхдүүдээ. Тий. За цавуудад нэг юм болох нэ найзуудаа. Бажгараа. Мань найзаа. Балаагүй шүү. Наацлаа инэ. Наац нь уу давхарлцсан байна штэ. Нэг нэгээр нь шүү. Сондроо. Навчаа уурч тастаж болохгүй тийм ээ хүүхдүүдээ. Тийм ээ. Миний нөгөө тав юм яаж. Тэгчих. Хаа наа гэдэг. Энд Тийм мөчөр дээрээ наацхан бүгдээрээ. энэ та. Хүүхдүүд нэг юм хэлэх юм арчиж бүгдээрээ байгаль их маань амьтаа учраас хэдүүлээ ам, хамар, нүд наа шүү заа юу. За. Бүгдээрээ ам хамар наах зайгаа гаргаад. Энэ та. Бэж дуусах. Оо зөв. Нөгөө зүгээ наа. За Дорно. ийм болж байна заа. Юу? Тий. Үлдээ би ханнах юм. Одоо анараа доор наа. Анандих зүв болцсон биз дээ хүүхдүүдээ. Анандихыг хартаа. Бүгдээрээ ам хамар наах зай гаргачвал зөв заа юу. Бас нөө. Би юм болчихсон. Мундаг. За бүгдэнд нь нүд байна уу? Анандад нүд байна уу? Надад нүд байна. Нүд байна штэ. Надад хоёр хон шүү дээ. Хоёр хон шүү дээ. Биш ээ. Гинэ. Нүд байна. Нүд. Хүн чинь ер нь хоёр л нүдтэй эзтэй. Тий. Гурван нүдтэй хүн харж ирсэн юм уу? Эйхгүй шаагүй. Хүн тийм үү? Хүний нэг гала. Хүний дүү харж ирсэн шүү дээ. Нэг нүдтэй хүн харж ирсэн. Тэр нь одоо ямар хүн байх вэ? Тэр нь одоо нэг нүдтэй тийм макс гэх юм одоо. Зомби. Манай ойд зомби байвал яах вэ?
Би та байдаг зомбиг бол. Зомбигоос эдгүү. Зомби зөвхөн хаддаггүй шүү. Ирхэн юм чинь. Зомби хүн хаздгүй юм уу? Хаддаггүй алгаштай. Амар хазаад өхүүлдэг. Өхүүлдэг. Алуу би танд юу юм бэ? Зомби болтой. За идэрээ. Ингээд зомби хүн хаддаггүй алгал иддэг. Оо тийм. Бүгдээрээ нүдээ ингээд голтно. Наачи заа юу. За одоо би нөгөө нүдээ наа. За хүлээж. Би нөгөө нүдээ наагаад түлээж. Би нөгөө Амаа бүгдээрээ хамтдаа наа шүү заа юу. за. Бүгдээрээ найзуудтайгаа хүлээе. Бас нөө тогтоонаа. Энийг наах юм уу? Үгүй. Нүү хоёр нүдээ л наач нэхлээд. Хоёр нүдээ наадгаад тэгээд дараа нь нэг наа. Тий. Би амаа наа. Ам нэг энэ байдаг те. За болсон хүмүүс нь амаа наачи. Ам. Ой, энэ юу юм шүү баг. Минийх зөв үү? Багшаа. Тогтоонаа минийх зөв үү? Супер. Энийг яг ийм үчил яг уу. Тогтооны хөөхөн биш тий. Энэ юу юм бол хүмүүстээ? Толгой юм уу? Толгой нь болцсон байж штэ. Энэнгээр яах юм болов? Хөлөө. Та нар бөөрийн хийхүүл харсан юм уу? Хамар. Хамар ёстой зөв мундаг. Хамар ахгүй юу да? Хамар гэж байд юм уу? Хамар гэж байд. Хамар гэж байдгийг штэ. Бөөрийн хамар. Ой. Бодлоогүй шүү би. Би миний ам наахгүй байна. Оо болцсон байж штэ. Одоо голд нь ингээд хамраа бөөрийн хэлээд наачих. За. Би наачлаа. Наацсан. Анар дууссан шүү. Ана үсэн юм. За. Минийх дууссан шүү хүмүүстээ. Бит гурийн адилхан та гурийн яасан? Тогтооных яасан? Ананд хийсэн үү? Хари. Ананд бит дөрийн адилхан. Минийх юм. Амийн юм. Болоогүй шүү би. Гурвыг яг боллоо. Бит дөрийн яг адилхан. Ингээд тавьчих. Өөрийг хийж ин. Өөрийг хийх юм уу? Миний өөр тавьчих юм уу? Бөөдөс харуулж. За, манай дуусан хүмүүс цавуугаа таглаад Би тагцсан. Мундаг хүмүүс. Манайха сондрохыг хардаа. Тогтооныхыг хардаа. Тогтооных нүдэн дээр нь авчтай юм уу? Сондрох бүр доороо нь авчтай юм байна шүү. За ингээд дууссан уу хүмүүстээ? Яаж сонирн бодож. За бүгдээрээ тогтоогоод үзэж хүмүүстэрийг харуулаад тавьчих. Би танараас ганцхан юм гуй заа юу. Манай мод чинь бидний хийсэн шиг нүдтэй, амтай, хамартай, мэдрэхүйтэй байхгүй юу? Тийм болохоор битэдийг мөчрийг таслангууд, цэцгийг таслангууд, цэцэг чи ингээд яагаад таслаад байна гэхээ уйлдаг тийм ээ тогтоонаа. Тийм болохоор зүйлээ дахиад юм хум тасдах уу? Ингээ шоргол зэдэлтэй дээ. За, ойлгосон бол бүгдээрээ мөчрөө аваад босъё. Цүнхнүүдээ өрөөрэй. За. Өнөөдөр ийм мөчр хийх зүйл таалагдсан бүгдэнд нь. Хаалаа. Дахиж надад хурж ирээрэй заа юу. Цагаасаа хоцорч болохгүй шүү. За тэгээд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад бай бай. Баяртай. Баяртай. За тэрүүгээр явъя шүү заа юу. Баяртай. Баяртай. Сайн уу? За, сайн явж ирвүү. Бисээ энд навчнаас нь ч унсан байна уу? Оо, ямар гоё бүтээл хийсэн юм бэ? Би ч гэсэн нөө нэг амын хийсэн чи ам нь унсан бэ. Тогтоно энэ загсчих. Хатаа. Ийм амтай зүйлийг битгий гимтээгээрээ гэдгийг сануулж хүүхдүүд маань юм бүтээл хийсэн байна. Маш их баярлалаа. За хүүхдүүдээ. Би та нарын өмнөөс маш их баяртай байна ийм гоё бүтээл хийсэнд нь. Өнөөдрийн дугаараас хүүхдүүд маань ямар зүйл сурсныг хамтдаа нэгтгэе. Жимс дүүсээ. Бид нар жимсгний талаар мэдэж авсан тийм ээ.
Мод бол амьтаа юм аа гэдгийг хүүхдүүд маань маш сайн ойлгосон байх гэж бодож байна. Ямар үг сурлаа? Үүр цайлаа. Яг зөв. Яг зөв. Маш сайн тогтоосон байна. Баярлалаа. Нөгөөх нь тэнгэрт байдаг үүл, яг зөв Ананда. Үүл цайрах. За, бид нар өнөөдрийнхээ аяллаас шинэ үүл, үүр гэдэг үгийг ялгаж бас үүр гэж юу юм, үүр цайх гэж ямар үгийг хэлдэг талаар ярилцсан. Хүүхдүүд та нар маань ийм шинэ мэдлэгтэй болсон бол манай нэвтрүүлгийн бас нэг зорилго оршиж байгаа юм шүү. За, одоо яг бууж шүү. Хүүхдүүдээ та нарыг авах гээд онгоц ирсэн байна. Би ер нь бол та нартай хамт нисхийг маш их хүсэж байна. Хамт явж болох уу? Болно. Даанч би дараагийнхаа аялагч хүүхдүүдийг эндээ хүлээгээд ухтаж авах ёстой. Тийм болохоор та нар маань надгүйгээр явах болох нэ өнөөдөр. За, баярлалаа хүүхдүүдээ. Зүгээр дээ. За, онгоцондоо тавтай морил. За, тэнд Ахмад нь та нарыг хүлээж байна. Баяртай. Надтай хамт аялсанд баярлалаа. Надтай хамт аялсанд баярлалаа. Өнөөдөр бидэнтэй хамт аялсан үзэгч хүүхдүүд та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийг өөрсдийнхөө ээж аав, ах эгчтэйгээ шимтэн үздэг үзэгч хүүхдүүд маань нэмэгцээр хагаад маш их баяртай байна. Баярлалаа.